Бүгдээрээ сайн уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараараа би үздэг биш, сонсдог бичлэг оруулж байна. Дан ганц одод олонний танил хүмүүсийн талаар ярихаасаа илүүтэйгээр үүнийхээ хажуугаар мөн Reddit болон TikTok дээрх энгийн хүмүүсийн амьдрал тохиолдсон янз бүрийн учир бүтээлэг, эвгүй түүхүүдийг орчуулан хүргэе гэж бодсон юм. Энэ бичлэг дээр маань 3 түүх яригдах болно. За энэ 3 түүх дээр бол бие мах бодийн болон сэтгэл зүйн хүчирхийллийн талаар товч тодорхой яригдах учраас та бүгд маань сэтгэл зүйгээ мэдэж сонсоосоо гэж бол зөвлөмөр байна. За ингээд хэдүүлээ түүхүүд рүүгээ орцгоё. Энэ түүхийг айдас болон ичхүүрийн улмаас олон жилийн турш ярихаас зайлсхийж ирсэн юм. Харин өнөөдөр өөрийн түүхийг зөвхөн өөрийгөө эмчлэх зорилгоор бусдад анхааруулга болгох үүднээс хуваалцаж байна. 2018 он би хуучин нөхөртөөгөө маш их асуудалтай, тогтворгүй харилцаа минь бараг л дуусгар болж байсан үе. Би тэр залуутай уулзахаас өмнө нөхөр бит хоёр 3 жилийн турш нээлттэй харилцаатай буюу хин хинэн давхар өөр хүмүүстэй уулздаг хэд хэдэн хамтрагчтай байсан. Тэгжил би түүнтэй танилцсан юм. Түүнийг Джесс гэдэг. Би Джесстэй OkCupid дээр танилцсан. Тэр үед би 28-тай, харин тэр 42 настай байсан. Бид маш хурдан ойлголцож дотн осон. Хэдэн 7 хоног чатлсны дараа бид манай гэрийн ойролцоох нэгэн ресторанд уулзлаа. Хэдэн цаг сууж ярилцсны дараа би түүний гэртээ урьж нөхөртөөгөө танилцуулсан. Бүх зүйл маш сайхан болоод өнгөрсөн. Тэд ч хоорондоо таарч тохирч байсан учраас Джесс бит хоёр болцож эхэлсэн юм. Тэр залуу намайг өөртөө бүрэн уусгаж татсан. Джесс маш ээлдэг, халамжтай нэгэн байлаа. Тэр миний бодож буй бүх жижиг зүйлсийг хүртэл урамтайгаар ойлгож, сонсож, надтай ярилцаж, намайг ойлгож байгаагаа бүрэн мэдрүүлдэг байсан. Түүгээрч зогсохгүй намайг аюулгүй, тайван, хайрлагдаж халамжлуулж байна гэж мэдрүүлэхийн тулд надад цэцэг бэлэг илгээж, гинтийн сайхан үйлдэлүүдийг байнга хийдэг байсан. Би өмнө нь ийм мэдрэмж төрүүлсэн харилцаанд байж үзээгүй л дээ. Тийм учраас надад бол үнэхээр гайхалтай байлаа. Яг л бид бие биеэ олон жил хайж байсан юм шиг л санагддаг байсан юм. Хэдхэн 7 хоногийн дараа тэр миний олон хүнтэй зэрэг харилцаатай байдагт минь дургуйцэж, сэтгэл хөдлөлөө барьж дийлхээ байсан. Тэр хэдийн надад дурлаж эхэлсэн болохоор цаашид намайг бусдтай хуваалцахыг төвчж чадахгүй гэж хэлээд болцгоё гэсэн. Би ч өөрийн байр суурин дээрээ бат зогсож, түүний юу гэх гээд байгааг, бас би түүнийг явуулах шаардлагатай гэдгийг ойлгосон. Тэр шөнө надад маш их хэцүү, гонигтай байсан ч бидэнд хин хинд минь энэ л зөв гэж бодсон шийдвэртэй итгэлтэй байлаа. Дараагийн 7 хоногт тэр миний ажлын газар руу цэцэг мэндчилгээ илгээж дахин нэг боломж олгохыг гуйсан. Хэдийгээр айдастай байсан ч оролдоод үзэх нь огт хичээлгүйгээр бүхнийг орхиж харамсахаас дээр гэж тэр хэлээд надтай үргэлжлүүлэн хамт байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Ингээд бид дахин болцож эхэлсэн бөгөөд бүх зүйл яг л өмнөх шигээ гайхалтай байлаа. Шүнжин унталгүй ярилцаж, инээлдэж, ирээдүгөө төлөвлөж, өөрсдийнхөө талаар бүхний хуваалцсан урт шөнүүд өнгөрсөөр. Тэр үед ихэвчлэн үргэлжил миний хийхийг хүсдэг байсан зүйлийг хийж очихыг хүсдэг байсан газруудаар явдаг байлаа. Джесс зүгээр л над руу хараад чимээгүй сууж байхдаа гарыг минь атгаад нүүрэндээ нааж "Энэ бүх хугацаанд чи хаана байсан юм бэ?" гэж асуудаг байсан. Бид хамт байхад бүх зүйл маш амархан, саадгүй мэт. Яг л эвлүүлдэг тоглоомын хэсгүүд шиг төгс таардаг байлаа. 2018 оны 8 сар гэхэд миний гэрлэлт албан ёсоор дууссан. Энд Джессийн буруу огтхонч байгаагүй. Харин удалгүй 10 сард хуучин нөхөр маань нүүн явлаа. Тэр үед би түрээсийн төлбөрөө ганцаараа төлөх боломжгүй байсан учраас өрөөний хамтрагч хайх шаардлагатай болсон. Надад төрч тулах ойр дотны хүнч байгаагүй, бас таньдаг хүмүүсээс маань тухайн үед байр хайжилсан хүнч байсангүй. Тэр үед л Джесс надтай хамт нүүж орох санал тавьсан. Бид ердөө 4 сар орчим уулзаж байсан учраас хамт амьдарч эхэлвэл бүх зүйл өөрчлөгдөнө гэдгийг мэдчихсэн. Тийм ч болохоор маш их эргэлцсэн. Гэсэн ч эргэлцлээ гэд яах билээ дээ. Би түүнд зөвшөөрсөн. Тэр надад үнэхээр сайн ханддаг шүү дээ, юу л болов гэж бодсон юм. Гэвч энэ үед би удахгүй ирэх өөрчлөлтөнд огтхонч бэлэн байсангүй. Бүх зүйл яг л өдөр шөнө шиг өөрчлөгдсөн. Джесс гинтхэн өөр хүн болчихсон мэт. Тэр миний одоо хүртэл хамт байсан хүнтэй огт адилгүй нэг л их намайг хянсан, хартай, залхуу хүн болж хувирсан. Надтай харилцах харилцаа нь улам бүрэлд орцоор байлаа. Найзуудтайгаа уулзах нь дарамт болж явандаа бүр боломжгүй шахан болсон.
Учир нь тэр над руу тасралтгүй залгаж мессежээр бөмбөгдөж өөрийг нь цуг авч яваагүйд гомдлож ганцаарнг нь үлдээлээ хайж орхилоо гэж буруутгадаг байсан. Гэхдээ би оролдоогүй биш оролцсон штэ. Түүнийг дагуулж явах бүрд тэр маш тухгүй яг л би түүнд түүг дарамт учруулад байгаа мэт уурлаж, ундууцаж, өөрсдөөсөө өөр хүнтэй ойр байх, ярилцаж харилцахыг ч хүсдэггүй байлаа. 2018 оны 12 сард манай ажлын шинэ жил болсон юм л та. Би түүнийг хамт явмаар байгаа эсэхийг асууж өөрт нь сонголтыг өгсөн. Надад бол Джейс надтай хамт явна уу байна уу огтхон ч хамаа байгаагүй. Тэртээ тэргүй би түүнийг олон хүмүүсийн дунд нийгмийн харилцаанд орохороо бусдаас тусгаарлагдсан мэт мэдэрвэл яг яадаг гэдгийг мэдчихсэн учраас. Гэсэн ч тэр миний нийгмийн хүрээлэлд оролцоотой байх нь өөрт нь маш чухал гэж дахин хэлжсэн болохоор л түүнийг урьсан. Ингээд бүтэн сарын турш тэр очихгүй гэж зүтгэсэн. Би ч түүнийг ятгаагүй. Гэтэл яг явах үед гинтхэн л бодлоо өөрчлөөд би чамтай цуг явна. Заавал хамт очино гэд зүтгээд эхэлсэн. Гайхмаар. Гэвч бүр илүү зочиртмоор зүйлс нь тэнд болж эхэлсэн юм. Джейс тэнд яг л байхыг хүсэхгүй байгаа мэт аашилж эхэлсэн. Тэнд байсан бүх хүмүүс түүнийг маш найрсгаар хүлээн авч түүнийг өөрсдийн яриандаа татан оролцуулж уур амьсгалыг сайхан байлгахын тулд хичээсэн ч тэр бараг бүхэл оройн турш амдаа бувтнаж баярын бүх жижиг зүйлсийг шүүмжилж доромжилж байлаа. Аз болоход хинч түүнийг сонсоогүй бололтой. Ингээд хэдэн хундаг дарс уусны дараа манай дарга Джейс рүү дөхөн ирж түүнийг магтаж эхэлсэн. Дарга бит хоёр их дотно л доо. Тэр бүр миний хуучин нөхрийн талаар ч бүгдийг мэддэг байсан. Тэгээд дарга маань Джейсэд хандан "Тэрэнд чи байгаад би маш их баяртай байна. Түүний амьдралыг чи үнэхээр өөрчилсөн. Эцэст нь түүнийг аз жаргалтай, баяр хөөртэй байгааг харахад таатай байна" гэж баяртайгаар хэллээ. Джейс учиргүй ярваач шуудхан "Чи намайг мэдгүй штэ новш минь" гэж тас хийтэл хэлсэн. Би үнэхээр сонссон зүйлдээ итгээгүй. Цаг хугацаа зогсчихсон мэт санагдаж би буруу зүйл сонссон байх гэж бодогддог, бодохыг хүсдэг тийм хүч байдаг да. Яг л тийм байсан. Би хэсэг дотроо бухимдан сууж байтал Джейстэй болсон өөр нэгэн энгийн хөвгөлтэй ярианы үеэр тэр гинэд шүдээ зүүн над руу "Бол" гэж заналтай наргуу хэлсэн. Ингээд би өөрийгөө дахин барьж чадхаа болж тесэрч эхэлсэн. Би түүнийг гадагш дагуулan гарч юу нь болохгүй байгааг асуусан. Хэрвээ ингэж аашлах юм бол зүгээр явчих. Анхнаасаа энд байхыг хүсээгүй юм бол гэртээ үлдэхгүй яасан гэсэн. Гэтэл тэр төд удалгүй худлаа үнэн надаас уушлаад гуйсан болоод бид дотогш орсон юм. Үйлчлэгч дууслаа. Харих замдаа би цонхоор ширтэн би л ямар нэгэн зүйл буруу хийчихсэн байх гэж бодож байснаа маш сайн санаж байна. Энэ бүхэн мэдээж аажмаар хэлсэн. Джейс намайг миний туршлага, миний бодлыг настай минь холбон өгөөсгөж үл тоомсорлон "Чи залуу болохоор л бүхнийг дэвэргэж байна" гэдэг боллоо. Хэдхэн сарын өмнө л намайг миний харсан үтсэн туусан бүхнийг, миний сэтгэлийн шарахыг чин сэтгэлээсээ ойлгож намайг дэмждэг байсан тэр хүн шүү дээ. Харин одоо би түүнд ямар нэгэн түүх, өөр тохиолдсон зүйлсээ ярьж хэлмэгцэл эсвэл 7 хоногийн хоолны төлөвлөгөө, дэлгүүр гарч юу авах талаараа ярилцах гэхээр Джейс яг л өөрийнх нь цаг, анхаарлыг булааж төвөг удлаа гэсэн мэт ил цагаан дургуутдаг болсон. Тэгээд явандаа бүр жижиг зүйлдер хүртэл над руу уурлаж, огцом түргэн аашлах болсон. Намайг "Өдөр чинь яаж өнгөрөвдөө" гэж асуух үед, эсвэл өөрийнхөө өдрийг ярих үед шууд л миний яриаг тасалж "Чи дандаа яагаад ингэж асуугаад байдгийг? Энэ гэрт би ажлын талаар ярмааргүй байна. Чиний ажил надад огтхон ч хамаагүй, ажил бол ажил" гэж хэлдэг байсан. Удалгүй би өглөөний цай бэлдэж өгөхөд хүртэл уурлуулж загнуулах хэмжээнд хүрлээ. Би данх болцож байх үед Джейс өмнөх харилцааныхаа талаар бараг огт ярьдаггүй байсан. Тэр хуучин найз бүсгүүчүүдийнхаа нэрийг ч хэлэхгүй, яагаад цаасан, энэ харилцаанаас хойш юуг ойлгосон гэх мэт алиг нь ч ярихаас татгалзаж ямар ч хамаа байхгүй. Тэд миний амьдралд байхгүй байгаа нь учиртай болоод л байхгүй байгаа гэж хэлдэг байлаа. Энэ логик нь миний хуучин харилцаанууд тэр дундаа хуучин нөхрийн маань тухайд ч мөн адил үйлчилдэг болсон. Энэ гэрт тэрний болон миний хуучин харилцааг сөхөх нь бидний хувьд хориотой сэдэв болсон. Хэрэг би Джейсийн юм уу эсвэл өөрийнхөө хуучин харилцааг сөхөх юм бол тэр маш их уурлаж, доромжилж, төрөмгий байдаг байсан. Би үүнийг насны зэрэгтэй холбоотой мөн миний хит их өнгөрсний талаар бодож эргэцүүлэх хандлага болон өөртөө итгэлгүй байдлаас минь болж байна гэж ойлгодог байсан. Тэгтэл хамт амьдарч эхэлсний дараа энэ эмзэг сэдэв гинтхэн л ярагдаад эхэлсэн.
Тэр өөрийн хуучин найз бүсгүйчүүдийн тухай тэднийг ямар үзэсгэлэнтэй байсныг бүр хэд хэдэн удаа ярьсан. Тэгснээ тэр үед би уулын чамтай болцохчгүй байсан. Намайг өөрийн стандартаа буулгасанд чи баярлах хэрэгтэй, чиний аз гэж хэлсэн. Би үүнд юу гэж хариулахаа ч мэдээгүй. Зүгээр л инээгээд бодоод өнгөрдөг байсан. Дараа нь тэр миний гадаад төрхийн талаар доромжилж эхэлсэн. Намайг өөрийг нь хуурч мэхэлсэн гинэ. Стресс болон хүмүүсээс тусгаарлагдсанаасаа болж би өөртөө анхаарал тавихаа болж өмнө нь өөртөө ихтгэл дүүрэн өмсдөг байсан хувцснууд минь таархаа болж жинж нэмсэн. Бас Джейс өөрийн санхүүгийн байдлаа надад үннээр нь хэлээг учраас байнга л энд ч тэнд ч мөнгө хэрэг болоод байна гэж гуйж би бараг байнга мөнгөгүй байдалтай байдаг байлаа. Дараа зам бид хамт байх үед урлагийн сургуульд хамт сурч байсан сайн найз маань LSD хэрэглэж байхдаа өөрийгөө буудаж нас барсан тухай мэдээ авлаа. Тэр бол маргаангүй манай ангийн хамгийн шилдэг гэрэл зурагчин мөн миний мэдих хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүсийн нэг байсан. Би өөрөө LSD-гийн талаар сайн мэддэг хүний хувьд бүр ч их цочирсан. Харин Джейс огтхонч тоогоогүй томжиргүй байдлаар амьдрал ийм л байдаг штт. LSD-гээр оролтвол ийм л юм болдгийм да гэж хэлсэн. Ийм хүүтэн өрөвдөх сэтгэлгүй өгс намайг маш их алмааруулсан. Харин дараа нь бүр гайхалтай Джейс намайг байцааж эхэлсэн. Чи тэр найзтайгаа ямар харилцаатай байсан? Хамгийн сүүлд хизээ ярьсан гэх мэт. Гэтэл тэр хүний талаар мэдчихгүй бүр харч байгаагүй штэ. Намайг ажил дээрээ байхад Джейс над руу залгаж хашгичин ярьсны дараа анх удаа би түүнээс салхаар болсон. Би маш завгүй байсан учраас уцаа авах ямар ч боломж байгаагүй байжгаад эргээ залгахад тэр над руу маш их ууртаагаар бидний нохтын маань нэг нь аянганы чимээнээс болж айхын зэрэгцээ эзнээсээ холдох үеийн төгшөөрөөсөө болж маш их тухгүйрэн сандарч байгааг хэлээд хашгирсан. Манай нохоо ингэж байгаа нь анхны тохиолдол биш учраас Джейс уул нь яах ёстойгоо маш сайн мэдчихсэн. Тэр ямар новшоо игээд миний дуудлагыг авахгүй байгаа юм бэ? Би залгуул хаанч байсан хамаагүй чи авах ёстой гэж орилсон. Тэгснээ намайг хөгийн хүүхэн гих мэтээр доромжилж ажил дээр очихороо холбоо барьдаггүй таг алга болдог гэж буруутгасан. Тэр үед би үнэхээр цэсгээ болж уурлаж түүнд бүхнийг хэлсэн. Ялангуяа ажил дээр минь маш их асуудал үүсгэж байгааг нь. Миний амьдралд байх нь түүний хувьд эрхэм хэрэг байх байтал ингэж өдөр бүр намайг үзен ядаж байгаа юм шиг аашлах юм бол юугаа хийж надтай хамт байгаа юм бэ? Намайг харих үед явчихсан байгаараа үлдсэн юмаа дараа нь цаг тохироод ирж ав гэж би хэлсэн. Яагаад гэхээр тэр байнга л хуучин амьдарч байсан газар руугаа тэр хүмүүс рүүгээ нүүж очино. Тэнд одоо ч өрөө байгаа гэж намайг сүрдүүлдэг байсан. Гэтэл гинтхэн л тэр хохирогч болж явхаас татгалзсан. Надад очих газар байхгүй штэ. Чи намайг өөртөө дурлуулчихад, аавтайгаа танилцуулчихад ингэж хайж яаж чадж гинэ гэх мэтчлэн намайг буруутгасан. Тэр орой дарга маань миний аюулгүй байдал санаа зовж исэн учраас намайг өөрийнх нь гэрт хэд хоног байх уу гэж санал тавиад гэр хүртэл маань хүргэж өгсөн. Ингээд би хизээж мартахгүй тэр дүр зургийг олж харсан юм. Яг л Game of Thrones-ийн Tion ам гуйж байгаа мэт. Дарга маань миний хажуу зогсож байхад 42 настай ир миний өмнө өвдөг дээрээ мөлхөж, сөгдөж, өршөөл ирж ярилцах боломж гуйж байлаа. Нэг мэдсэн тэр миний хөлийг тэрвэрч уйлан ийм зүйл болж байгаад итгэхгүй байна. Та мэдж байгаа үсттэй тэр миний амьдралын хайр шүү дээ гэж даргад маань хүртэл хэлсэн. Би харж байгаа зүйлдээ бол огтхон ч итгэж чадаагүй. Энэ бол сүүлийн үед миний хамт байсан тэр хүйтэн хайр найргүй хүний яг эсрэг дүр төрх байв. Би түүнийг өөрөөсөө түлхэж холдуулаад гэрийн хойшоо явж хэд хоногтой шаардлагатай зүйлсээ бас санаанд орсон бүх үнэт зүйлүүдэд цуглуулсан. Ингээд хэд хоног өнгөрлөө. Тэр явдлаас 7 хоногийн дараа Джейс дахин уучлалтгүй уцыг мань штахаар шахсан. Гинтэл тэр анх танилцаж байсан тэр хүн шигэ болчихсон. Даруухан өөрийгөө ухамсарлсан. Би түүнийг уучлсан. Яг л тэнэг цөхөрсөн өрөвдөлтэй охин шиг би түүнийг уучлж эргээд нийлсэн. Энэ 2 дахь үе эхлээд удаачгүй байхад энэ салтаар намайг буруутгаж эхэлсэн. Миний санд руу яаруу байдал нь түүнийг миний гэр бүл болон эргэн тойрныхонтой харилцааг муутгасан. Тиймээс үүнийг засах ёстой хүн нь чиний үүрэг гэж надад ухуулж хэлсэн. Удалгүй миний машин гэрийн оролцоох шатхуунд гүйхтэр эвдэрсэн. Миний хажуу зогсож байсан нэгэн сайхан сэтгэлт хос надад тусалж машины хаана юу эвдэрсэн байж болцошгүй талаар нэлээд сайн гаргалгаа гаргаж хэлж өгсөн. Тэр үед би аль хэдийн Джейстэй холбогдож хаана байгаагаа юу болсноо хэлсэн байсан болохоор Джейс
Байж бай, би удахгүй очино гэж хэлсэн байсан юм. Ингээд бид түүнийг 15 минут хүлээлээ. Энэ хугацаанд тэр сайхан сэтгэлтэй хос надтай хамт байж надтай цуг хүлээсэн юм. Джейс ирмэгцээл тэр хосыг шууд л үл томсорлсон. Тэр эрэгтэй надад нэрийн хуцаа өгөөд машины минь юу өвдөрсөн байж болох талаар ярьж эхлэхэд Джейс яриаг нь тасалж "Тэр зүгээр" гэж хэллээ гэж өндөр дуугаар хэлв. Нүднийхээ булангаар би тэр хоёр хосын эмэгтэйг нь биднээс аажмаар холдон машины зорчигчийн судалд сууж байгааг харсан. Гинтэл нэг тийм түгшүүртэй уур амьсгал бий болчихсон. Яг л тэр эмэгтэй өмнө нь ийм зүйл харж байсан юм шиг. Харин тэр эрэгтэй бол анхаарлаа надад хандуулсаар Джейсийг дэлгүүр ормогц илт санаа зовсон байдалтай. "Чи зүгээр үү" гэж бараг л шивнэг шахам асуусан. Тэгснээ хариулах албагүй. Хэрвээ хэрэг гарвал гэж хэлээд гаран дах цаас руу мань хараад толгой тохиод яваад өгөв. Тэр шөнөөс хойш би тэр хосын талаар тоо томшгүй олон удаа бодсон. Бүх зүйл яг л өмнөх шигээ эргээд бүгд байрандаа. Дахиад л би өндөгний хальсан дээр алхаж байгаа мэт мэдрэмж, дахиад л доромжлол. Бүр илүүд орцсон ч байж магадгүй. Учир нь бидний харилцааг сүтгсэн хүн нь болсон. Хэрвээ би тийм драматик байгаагүй бол, хэрвээ би бүхнээс зүхтаагаагүй бол тэр хүндлэгдэх гэж ингэж их хичээх шаардлагагүй байсан. Миний л буруу гэж би өөрийгөө боддог байлаа. Нэг орой бид маргалцсан. Юунаас болж гэдгийг нь санахгүй байна. Гэхдээ маргааш нь нэрт ажилтай байсан болохоор би маргахаа болоод унтахаар шийдсэн. Дөнгөж хэвтмэгц зурагтаа хасааж байгаа нь сонсогдлоо. Манайд саунд бар байдаг байсан болохоор телевизийн дуу их чанга сонсогдсон. Джейс дууг нь чангалаал байлаа. Би тэр саунд барыг хизээж ингэтлэн чангалж байгаагүй юм. Бүр үдшилэг зохион байгуулсан ч ингэж байгаагүй. Хан хүртэл чичирч байлаа. Дараа нь Джейс маш яжсан байдалтайгаар чангаар инээж эхэлсэн. Би орондоо энд яг юу болоод байгааг огтхонч ойлгохгүй айж чичирж илаа. Бидний харилцаа хэдийн муудсныг мэдэж байсан ч би энэ үеэс бүр илүү их ааж эхэлсэн юм. Тэгээд босч явж очиод дууг нь багасгахыг гуйхад тэр шоолон "Би хүсвэл энэ новшийн зурагтыг чинь үзнэ" гэж хэлээд бүр чангалсан. Тэр үед би "Гуй, зүгээр л намайг унтуулад өгөөч" гэж гуйж уйлж эхэлсэн. Тэр намайг шоолж доромжлон "Өө хөөрхий, дахиад л уйлж байна уу? Эн чинь чиний зэвсэг үсттэй, уйлах" гэж хэлсэн. Ингээд маргаан дахин эхэлж тэр орилж эхэлсэн. Намайг унтлагын өрөө рүү даган орж ирээд гинэт миний нүрнээс 2 инч зайд хаалга руу гараараа зогсон. Нүд нь хүйтэн хав хар болж над руу ширтээд "Энэ бол анхааруулга. Дараагийн удаа алдахгүй шууд чамайг зохих болно" гэсэн тодорхой мессежийг надад өгчээлээ. Би бүрэн хяналтаа алдаж паникт орж шалан дээр суусан. Миний хуучин нөхөр хүчирхийллийн асуудалтай байсан Джейс ч үнийг мэддэг байсан. Хуучин нөхөр маань уураа барьж чаддгүйгээс болж өмнөх байрнуудын маань хаалган дээр битүү нүхнүүд. Гэхдээ экс маань хизээж намайг зохиж байгаагүй, бүр хизээж над руу тэгтлээ ойртож байгаагүй. Би шалан дээр унаж өөрийгөө ямар хүчгүй, ямар их айсан байгаагаа л мэдэрч ийсэн. Миний ухаан орж гарч байхад тэр намайг үргэлжлүүлэн доромжилж айж байгааг минь харан шоолж илаа. Тэр орой маргааны ихэнх нь бүдэг бадгал санаанд буудгийг. Гэвч эцэст нь тэр маргаан нь миний нийгмийн даатгалын дугаарыг Джейс Dark Web дээр тавина гэж сүрдүүлснээр би бараг ухаанаа алдсан мэт уурлаж, ойрлож түүнийг гарахыг шаардсан. Би түүнд ямар нэгэн аюултай зүйл хийхэд ч бэлэн хэмжээний тийм их хэмжээнд солиорчсон байлаа. Бүх зүйл дууссан. Яг тэр мөчөд би бүхнийг дуусгасан. Ингээд би байрны эзэнтэй холбогдож юу болоод байгааг тайлбарсан. Джейс ч мөн түүнтэй холбогдож өөрийн худал түүхийг зохиож намайг нүүж байгаа гэж ойлгуулад гэрээг өөрийн нэрээр шилжүүлэхийг оролдсон. Аз олоход би түүнээс урьдчилж холбогдсон байсан учраас байрны эзэн түүнд хууртаагүй. Тэр өөрөө ирж цойжийг минь сольж өгч ойролцоох цагдаагийн газрын ажилтны хувийн холбоо барих дугаарыг хүртэл өгсөн. Тэгээч зогсоогүй дараагийн сарын түрээсийг тал хувь хүртэл нь хөнгөлж өгсөн. Энэ бол байрны эзнээс авч болох хүлээлтээс давсан асар их тус байлаа. Би Джейсийг айсандаа блоклож болж чадаагүй. Өдөр бүр уучлалт гуйсан бичлэгийг зурвсаар хүлээж авах нь үүдэн дээр ирээд надаас уучлалт гуйхаас илүү дээр санагдаж байсан юм. Тэр над руу хэдэн 7 хоногийн турш мессеж утсан. Өмнөгшгөө хайр асгаруулж, хий хоосон амлалтууд өгч, намайг буцааж татах сул талыг минь хайсан оролдлогуудыг хийсээр байсан. Харин би үүнийг нь огтхонч тоогоогүй.
Хэдэн 7 хоногийн дараа эцэст нь тэр бууж өгч би чамайг үргэлж хайрлана гэж хэлээд тайван байдлаар явсан. Би энэ мессежийг нь ч гэсэн зүгээр уншаад л орхисон. Энэ бүхнээс хойш би өөрийнхөө бутарсан хэсэг бүрийг эргүүлэн цоглуулах гэж хэдэн жилийг зарцуулсан. Энэ явдал миний өөртөө итгэх итгэлийг бүрэн үгүй хийсэн. Түүний эцсийн зорилго яг юу байсан юм бол гэдгийг би одоо ч ойлгодоггүй. Бидний сүүлийн яриануудын нэгэнд би түүнээс миний дурлсан тэр хүн яачихсан юм бэ гэж цөхрөн асуусан. Джейс харин над руу харж ёжтой инээмсэглээд "Тийм хүн анханасаа ерөөсөө байгаагүй штэ. Би чамайг зүгээр л тэр новшийн нөхрөөс чинь холдуулахын тулд хийх ёстой байсан үйлдэлүүдийг л гаргаж хэлжээсэн. Гэтэл чи гэж нэг тэнэг юм үүнд нь унаж тусан дурлаа үсттэй" гэж хэлсэн. Джейс хоёулаа дахиж хизээж уулзахгүй байцгаая. Дараагийн захидал. Миний хуучин найз залуу намайг алахыг оролцсон. Би одоо 22 настай. Хуучин найз залуу маань одоо 30-тай болсон баг. Тэр үед бараг түүнд алуулах шахсан түүхээ хуваалцъя гэж бодоод бичиж байна. Өөрийгөө хамгаалах үүднээс нэрсийг өөрчилсөн байгаа. Дайралт болсон үед би 19 билүү 20-тай байсан юм. Харин миний хуучин найз залуу Гэвин 27 настай байсан. Бид том чоу үйлдвэрийн нохой нэг мууртай байсан. Нохой нь түүнийх, муур нь минийх. Бид 3 унтлагын өрөөтэй байшинд амьдардаг байсан. Хаалгаар ормогц баруун талд зочны өрөө, зүүн талд гал тогоо, чигээрээ уртаа гихчин коридортой. Коридорын баруун гар талд угаалгын өрөө, гол унтлагын өрөө, эсрэг талд нь 2 өрөө байдаг байсан. Хэдэн сарын өмнө бид нэг найзаагаа түүнийг Лейси гэж нэрлэе. Түр хугацаанд гэртээ хамт байлгахаар болсон юм. Тэр биднийг ашиглаад тэгээд тэр харилцаа муугар дууссан л та. Над руу дайрахаас яг 1-7 хоногийн өмнө Гэвин ажлын томилолтоор 3-аас 4-7 хоног явж байгаад буцаж ирсэн. Буцаж ирсэн тэр 7 хоногт тэр шал өөр хүн шиг юр бусын аашлаад хэлсэн юм. Санаа бодлооч гүйцэд илэрхийлж хэлж чадахгүй, би юм асууж эсвэл хэлэхээр 5 минут болоогүй юм мартчихна. Эсвэл огт сонсоогүй мэт яг л ухаан санаа нь өөр ертөнцөд байгаа ч юм шиг. Би түүний гэрийн ажилд тусал эсвэл хог гаргаж хайчгаад ир гэхээр тэр зүгээр л үл тоодог. Энэ нь миний уур бухимдлыг барж гүйцэтгэг байсан. Тэгснээ хэрвээ намайг тэгсээр байвал алгадаарай гэж хүртэл хэлжээсэн юм. Ингээд дайралт гарахаас 2 хоногийн өмнө бид түүний ээжтэй хамт орой хоолнд орсон. Тэр үед түүний ээж түүнд маш их санаа зовсон байдалтай. Яалтчгүй ямар нэгэн зүйл буруу байгаа нь илт байлаа. Тухайн үед бидний мэдэж байсан түүнд байх ганцхан сэтгцийн онш бол OCD л байсан. Харин одоо бодохны тэр ганц OCD байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Дайралт болдог өдөр би гаднаас хоол аваад гэртээ ирж зочны өрөөнд сууж исэн. Би хумсаа будаж харин тэр Mario Kart тоглож байлаа. Тэгснээ тэр гинтгэн л над руу хараад "Леси миний гэр бүлд хараал хийсэн" гэж хэлсэн. Тэр үед би өөрөө ч сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалтай байсан. Би borderline personality disorder буюу бие хүний завсрын эмгэгтэй. Тиймээс түүний асуудалд бүрэн анхаарах боломж байгаагүй. Би юу хийхээ ч мэдэхгүй зүгээр л өмнө нь түүнд тус болж исэн болохоор түүнийг хүүтэн шүршүрт ороод үз гэж зөвлөсөн. Тэр угаалгын өрөө рүү орж өөртөөгөө ярьж бувтанж эхэлсэн. Нэг л эвгүй мэдрэмж төрөөд би түгшиж яг юу гэж тайлбарлахаасаа мэдэхгүй. Тэгээд л би түүн рүү дөхөж очиод ээж рүү залгаж ээжийг нь орой хоолнд өрчих үү гэж асуусан. Үнэндээ ээжийг нь ирж туслаасай гэж хүссэн юм. Тэр над руу хараад надад зөвхөн чийл хэрэгтэй гэж ойрлсон. Би гарч зочны өрөө рүү явж байхдаа ээж рүү залгалаа. Тэр угаалгын өрөөнөөс нүцгэн гарч ирээд хамгаалалтын нохой болгон сургаж байсан нохоондоо над руу дайрахыг тушаасан. Тэр үед түүний ээж нь уцаа авсан бах миний санаж байгаагаар. Магадгүй тэр юу болж байгааг ч сонссон бах. Тэр намайг Леси гэж дуудаж хийсэн зүйлийнхаа төлөөсөө төлөх ёстой гэж хэлсэн. Би ээжтэй нь холбогдсон хэвээр унтлагын өрөө рүү гүйж орсон. Тэр хаалга өшөглөж эвдээд толгойг минь толтой шүүгээрөө цохиж утсыг маань чулуудснаа би чамайг аландаа гэж орилсоор байсан. Би түүнээс зогтож уур таалга руу гүйхийг оролцсон боловч гал тогооны хажуугаар өнгөрөхөд тэр намайг барьж аваад хүзүүг минь боож дахин алнаа чамайг гэж хэлсэн. Би ухаан алдахгүй гэж тэмцэж амьсгалж чадахгүй түүний гарыг салах гэж хийл дэмий хүчээр маажиж урж исэн. Нүд минь харанхуйлж би өөх гэж байна, тэр миний цогцтой юу хийх бол гэж л бодогдсон.
Тэр надаас хүчндүүлэх ямар байдгийг мэдхүү гэж асуусан. Би түрүү жилийн яг өдийд хүчндүүлж байсан юм. Үүнийг ч тэр мэдчихсэн. Энэ явдал надад яаж нөлөөлж байсныг ч мэднэ. Тэр намайг газар шидээд толгой дээр минь дэвсхийг оролцсон. Энэ үед л анх удаа би түүний нүдийг харсан юм. Бараг амьгүй мэт. Хүүхэн хараа нь хит томорч, нүдний цагаан нь бараг харагдахгүй байсан. Тэр дахин хүлээн зөвшөөрлээсэй. Чи юу хийсэн мэдж байгаа гэж орилж ийсэн. Би уучлалт гуйж юу ч хамаагүй хэлж түүнийг тайвшруулахыг оролдсон. Энэ нь ч тус болсон байх. Ингээд би босоод гэрээс гүйн гарч чадсан. Тэр үед би дотор хаалгаа онгорхоо үлдээсэн байсан ч болоосэй гэж одоо хүртэл харамсдаг. Би Канадын хамгийн хүйтэн мужуудын нэгт амьдардаг. 2 дугаар сарын хүйтэн өдөр би шорт цамцтай гарч гүн айл-айлаар орж тусламж гуйсан. 2-3 айлын хаалгыг тогтсны дараа би нохоог нь гаслахыг сонссон. Би тэр чимээг хизээч мартаж чадахгүй байх. Би газар унаж, Гэвин түүнийг зүгээр л орхичил доо гэж орилсон. Учир нь тэр өөрийн нохоогоо алж байгааг би ойлгосон. Тэр үед хөршүүд гарч ирж надад тусалсан. Нэгэн хөгшин хос өөрсдийн амь насанд эрсдэл учруулан байж ч мэдэх байтал цагдаа дуудан намайг гэртээ оруулсан. Гэр бүлийнхэн маань өөр мужид амьдардаг байсан ч хэн нэг нь надад утсаа өгмөгц би шууд ээж рүүгээ заалгаж Гэвин нохоогоо алчглаа. Бас намайг алахыг оролдсон гэж хэлсэн. Эцэст нь 5-6 машин буугаар зэвсгэлсэн цагдаа нар ирсэн. Удаагүй ирсэн бах л та. Гэвч надад хэдэн цаг өнгөрсөн юм шиг тийм л урт санагдсан. Тэд Гэвинийг цагаан хоолой ашиглан дуудаж гарч ирэхийг шаардсан. Тэр нүцгэн цусаар будагдчихсан байдалтай гарч ирсэн. Цагдаа нар түүнийг аваад явсны дараа нэг офицер нь надтай ярьж бусд нь байшинг шалгасан. Удалгүй нэг нь та хэдэн нохоотой вэ гэж асуусан. Би нэг нохоо нэг муур гэж хэлсэн. Тэгээд нохоо намдуу гэж асуухад үгүй вананд байна гэж хэлсэн. Гэвин нохоогоо зочны өрөөнд алчхаад дараа нь угаалгын өрөөнд аваачиж вананд хийсэн байсан. Би муурныхаа талаар асуухад хараахан олоогүй гэж хэлсэн. Би түүнийг ч бас асан гэж бодсон л доо. Ухаан санаанд минь муурнаас минь өөр зүйл бодогдохоо болж үргэлжлүүлэн мэдүүлэг өгч чадаагүй. Миний муур хаана нь миний муурыг олоод өгөөч л гэж давтан хэлсээр л байлаа. Цагдаа нар танад ямар нэгэн амттан байна уу? Ер нь муур чинь хаана нуугддаг вэ гэж асуусан. Эцэст нь тэр муурыг маань амьд олсон. Айж сандарсан байсан ч гэсэн амьд байсан. Гэхдээ муур маань хит их айжсан байсан болохоор цагдаа нар руу дайрч өөртөө ойртуулахгүй байсан гэсэн. Тэд хамгийн аимшигтай хэсгүүдийг хааж халахсан байсан учраас намайг дотогш оруулж муураа авахыг зөвшөөрсөн. Хэдийгээр халахсан байсан ч гэсэн энэ тэндгүү цусны болон өтгөний үнэр үнэхээр тэсхийн аргагүй байлаа. Муур маань ундлахны өрөөн дээр уйлаад ээжсэн. Би түүнийг тэврээд цагдаа нараас вейпиг минь олоод өгөөч гэж хүссэн. Байшингаас гарахад Гэвиний ээж дөнгөжл ирээд машинаасаа бууж байлаа. Тэр надаас нохоо нь хаана байгааг асуухад нь Гэвин түүнийг алчсан гэж хэлсэн. Тэр газар дээрээ унаж чангаар уйлж хэлсэн. Би зүгээр л хажуугаар нь өнгөрч муураа түүний машинд суулгаад урт судалтанд суулаа. Юу хийхээ мэдэхгүй байсан ч би Гэвиний ээжтэй хамт явмааргүй байсан. Яг тэр мөчид би түүнийг хүүгийнх нь хийсэн зүйлээс болж үзэн ядаж байлаа. Адилхан л зовж байсан хүнд ямар эрэхтэй гэж би тэр үед тэгж муухай хандсан юм болоо гэж би одоо хүртэл харамсдаг. Ээж маань авга эгчтэй маань холбогдсон байсан тул цагдаа нарын асуусан бүх зүйлд хариулсны дараа би түүнтэй хамт явхаар болж хувцас хэрэгтэй зүйлсээ авахын тулд байшинд дахин орсон. Маргааш нь би дахин байшин руу очиод ийд зүйлсээ авахад цагдаа нар нохооны цогцыг авч явсан байсан ч цус болон биеийн шингэн шээс өтгөний бохирдлыг цэвэрлээгүй байсан болохоор Гэвиний ээж, авга эгч бид гуравт байшин цэвэрлэхээс өөр аргагүй байдалд орсон. Хаа сайгүй цус, эвдэрсэн тавилга. 2-7 хоногийн дараа би муураа аваад ээж дээр очисон. Шүүх хурал 2 жил үргэлжилсэн. Дараа нь би Гэвинийг гэрт байсан бидний бууг цэнгэлчихсэн байсан гэдгийг нь олж мэдсэн. Би уул нь нохоогоо яаж алуусан талаар огтхон ч мэдхийг хүсээгүй юм. Гэхдээ баримтуудтай танилцах үед нэг цагдаа бейсболын зохиорын талаар дурдсан. Эцэст нь тэр ердөө 10 сар гэрийн хорионд байх тийм л ял авсан. Өнөөдөр 2 жилийн дараач тэр надтай холбогдохыг оролцсоор байгаа. Намайг буруутгаж өөрт нь тусламж авч өгөөгүй гэж хэлдэг. Хамгийн хэцүү нь би өөрийгөө үүнд буруутгадаг. Түүнд шаардлагатай тусламжийг нь авч өгөөгүй дээ.
амьтдад гарах гарцыг нь нээж үлдээгээгүй дээ. Мөн хэдэн 7 хоногийн өмнө залхуурч бейсболын цохиурыг сарвчинд гаргаж орхихийн оронд гэрт хിവэр үлдээсэн дээ. Дахин хизээч уулзахгүй байцгаая Гэвин. Дараагийн түүх. Нэг жил үргэсэн найз охин маань намайг толгойдоо гэмтэл авсны дараа надаас салсан. Яагаад гэдгийг нь би 7 сарын дараа л олж мэдсэн. Энэ оны ихээр миний хуучин найз охин Александра яг яагаад гэдгээ надад огтхон хэлэлгүй надаас салсан. Салтын өмнөх хэдэн 7 хоног миний хувьд бүдэг бадагхан. Би толгоон гэмтэл авсан байсан ба яаж байгаад тэгэж гэмтснээс санахгүй байгаа. Тэр хугацаанд би юу хийснээ ч огт санахгүй байлаа. Алекс бит хоёр дунд сургууль байхасаа л нэгнээ мэддэг байсан. Тэгэж явсаар их сургуульд ордог жилээ үерхэж эхэлсэн юм. Одоо бид 2 дугаар курс. Бас бид бие биенээсээ 20 минутын зайтай газар амьдардаг. 3 хоногийн өмнө Алексийн өдрийн тэмдэглэл шуудангаар надад ирсэн. Баттай хэлж мэдэхгүй ч магадгүй тэр өөрөө л явуулсан байх. Өөрийн санахгүй байгаа тэр өдрүүдийн тэмдэглэлүүдийг уншихад тайлбарлахын аргагүй айдас төрсөн. Тэр айдас одоо хүртэл надаас салаагүй. Энэ түүхийг ойлгоход хэрэгтэй нэг л тайлбар хэлээдхий. 2022 онд Бани гэдэг Facebook групп маш алдартай болж байлаа. Тэнд хүмүүс сургуулийн хүүхдүүдийн ихэвчлэн эрэгтэй сурагчдын зургийг засварлаж оруулаад 5 лувангаар үнэлгээ өгдөг. Ингэхдээ өвөрмөц амттай, хөөрхөн амтай гих мэт сэртхийлхэм тийм тайлбаруудыг бичдэг байсан. Энэ групп манай энэ хавийн ихэнх сургуулиудад тархаж бүгд л энэ тухай ярьдаг болсон. Сурагчдын дунд тархсан гол таамаг нь орон нутгийн гэмт этгээдүүд энэ группийг боломжит хохирогчдыг үнэлэхэд ашиглаж байна гэсэн таамаг байлаа. Гэсэн ч үүнийг батлах ямар ч нотлохоо байгаагүй. Удалгүй зураг нийтлэгдсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд энэ группийн талаар мэдснээр уг групп Facebook-ээс устгагдсан. Үүний дараа манай сургуульд олон гомдол ирж зураг нь ашиглагдсан сурагчдыг эмзэглүүлэлгүй хүндэтгэлтэй хандах үүднээс энэ талаар дахин дурсахыг хориглосон. Одоо миний бичих эдгээр өдрийн тэмдэглэлүүд нь миний салтын өмнөх өдрүүдэд зөвхөн надтай холбоотой хэсгүүд шүү. 1-р сарын 7-ны мигмар гараг. Даниэл бүтэн өдөр намайг үл тоомсорлоо. Тэр ихэвчлэн өглөө бүр өдрийг сайхан эхлүүлэх өхөөртөн мессеж явуулдагч өнөөдөр оройны 5 цаг хүртэл юу ч бичсэнгүй. Тэгээд тэр байж байгаад над руу хариу бичихтэй над дээр хүрээд ирэх үү гэж асуусан. Би ч баяртай байлаа. Гэхдээ яваад очиход түүний зам байдал нэг л хэвэн биш. Тэр нэг л сонин инээмсэглэж, ичингүүрсэн мэт аашилж, яг л намайг биширч байгаа мэт ширтчихсэн. Би үүнийг нь өхөөрдөм гэж бодоод тэр өдөр намайг зүгээр л маш хөөрхөн харагдчихээн даа гэж бодсон байх л гэж таамаглалаа. Түүний духны зүүн талд илд анзаарагдах үз нэлээд том хөхрөлт байсан. Миний санаа зовж яасан талаар асуух бүрт юу ч шээ битээ санаа зов гэд байсан болохоор заа гэж чимээг орхихоор шийдсэн. Учир нь тэр миний үгэнд илт дургуутсаж байгааг хараад би түүнийг эвгүй байдалд оруулчихгүй гэж айсан. 1-р сарын 10-ны баасан гараг. Даниэлийн зам байдал улам бүр санаа зовоож эхэллээ. Тэр ердийн шигээ лекцтэйж суугаа болж түлхүүрээ хаан тавьснаа, хизээ надтай уулзна гэж хэлснээ, бүр имэйлийнхаа нууц үгийг хүртэл мартдаг болчихсон. Мөн түүний орноос нэг л эвгүй үнэр ханхалдаг болсон. Тэр бас өмнө нь огт хийж байгаагүй хачин зуршлуудтай болсон. Жишээ нь намайг харах болгонд уруулаа долоох, үсийг минь үнэрлэх, тэврэхдээ өмнөхөөсөө хит чанга тэвэрч нүд нь бараг анивчгаа болсон. Гэхдээ хамгийн муу нь тэр ариун цэврээ огт сайхаа болсон нь. Би хэлэхгүй л бол тэр усанд орохгүй, шүдээ угаахгүй, сүүлдээ би бараг албаддаг болсон. Бид дундаа нэг арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан болохоор би сайн мэдэж байна. Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хүртэл хэрэглэхгүй байгаа нь илт. 1-р сарын 13 даваа гараг. Өчигдөр орой би лекцээ тараад Даниэлийн гэрт очиход тэр сүүлийн хэд хоногийнхоосоо ч бүр илүү замбраагүй ядруу харагдчихлаа. Нүд нь байдгаараа улааж цус хурчсан, амьсгаадах нь маш тод сонсогдож исэн. Яг л агаараар дутагдаад байгаа юм шиг. Чи зүгээр үү гэж асуухад тэр над руу дайрч маш түрэмгий байдлаар үнсэж эхэлсэн. Би гайхсандаа түүнийг хамаг хүчээрээ түлхэж холдуулсан ч тэр дахин дээр гарах гэж дайрсаар л байлаа. Чи чинь яачаад байгаа юм бэ гэж намайг ойрлоход тэр арай гэж ухаан орох шиг болсон ч бүхэл өдрийн турш намайг өөртөө нундахыг ятгахсаар байсан. Шүнд үл болж гадаа улам харанхуй болох тусам Даниэл улам бухимдаж
Түүний энэ эвгүй бэлгийн дарамтыг эсэргүүцэх бүрт тэр над руу яг л зэрлэг амтан шиг ширтэнэ. Яг үнэндээ энэ бүгд намайг үнэхээр айлгаж хэлсэн. Тэр ямар ч царайны хувралгүй дээр нь нүдэж цавчихгүй, нүдэнд нь бүр нулимс цэйлгэнжилаа. Энэ эвгүй байдлаас холдохын тулд би шүтээ угаахаар ариун цэврийн өрөө рүү орсон юм. Эргээд эртэл тэр хэдийн нам унтчихаж, нүдэнд нь цус хурсан магадгүй хит ядарсных байх. Миний аз олоход тэр нойрондоо дийлдэж би түрхэнж болов амсхийх боломжтой боллоо. Ингээд тайвшраад утсаа авч ийм орой ганцаараа алхмааргүй байсан болохоор шууд л Uber дуудлаа. Дөнгөж төлбөрөө төлсний дараа нүдний буланд нэг зүйл хөдлөх шиг болов. Би доош харвал Даниэлийн орны доороос нэг хүний гар гарч ирээд дараа нь аажмаар хүн мөлхөж гарч ирсэн. Тэр мөчөд мэдэрсэн айцыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Би хөдөлж чадаагүй. Таг хөшин зогсож байхад нэг дунд иргэм насны эрэгтэй аажмаар гарч ирсэн. Тэр баг зэрэг махлаг, халдсан, яг л үхээд 7 хоног болчихсон цогцос шиг харагдчихсэн. Тэр эрэгтэй надтай харц тулгарч хэсэг зогссноо. Ам нь зэвүүнээр мушилсан инээмсэглэж баярлалаа гэж хэлсэн. Яг тэр мөчөд би сая нэг ухаан орж хамаг чадлаараа ойрлон юу ч агуулгүй тэндээс гүйн гарсан. 1 сарын 16 пүрэв гараг. Сүүлийн 3 хоног би эцэг эхийнхээ гэрт байж Даниэлтэй холбоотой энэ бүх зүйлийг ойлгохыг хичээлээ. Тэр юу ч болоогүй мэт өглөө бүр өглөөний мэнд гэж мессеж явуулсаар байгаа ч орныхон доор байсан тэр хүний хэн болохыг огт мэдэхгүй гэж хэлээ. Гэхдээ миний мэдхийг хамгийн их хүсэжсэн зүйл бол тэр эрэгтэй яагаад надад баярлаа гэж хэлсэн юм бол. Тэр бидний бичлэгийг хийж байсан болов? Эсвэл Даниэл тэр хүний 19 настай охиныг ажиглаж харах гаж хүслийг хангахын тулд мөнгө авч байсан болов? Магадгүй. Тийм учраас тэр бүхэл өдрийн турш надтай бэлгийн харилцаанд орох гэж тэгж их улаарч татгалзах бүрт тэгтлээ уурлаж байсан бах. Энэ явдал миний нүдийг нээж түүний талаарх бодлыг минь бүрэн өөрчилсөн болохоор би түүнийг амьдралаасаа явуулах нь зөв байх гэж бодож байна. 1 сарын 17 баасан гараг. Өнөө өглөө хуучин сургуулийн маань ангийн хүүхдээс нэг холбоос бүхий имэйл ирлээ. Тэр линк нь Rabbit гэх нэртэй Facebook групп байсан. Сонирхоод орж үзсэн боловч тэнд харсан зүйлс маань намайг яг л цохоод авах шиг боллоо. Тэр групп нь нэрээ л өөрчилснөөс биш, баанытай яг адилхан групп байсан. Хүүхэд өсвөр насныхны зургийг оруулж, луунаар үнэлсэн хэдэн зуун пост. Тэр гаж донтонгууд энэ бүх хугацаанд идэвхтэй байж сүүлийн 1 жилийн турш өдөрт багадаа 2 пост оруулдаг байж. Гэвч миний уур удалгүй айц болон хувирсан. Доош гүйлгэж байтал 1 сарын 14-ний мигмар гарагийн пост дээр нилээн танил царай харагдлаа. Тэр постыг оруулсан хэрэглэгчийн профайл зураг нь Даниэлийн орны доороос гарч ирсэн өнөө хэр. Түүний юзернейм нь Elmer Food. Харин бүр их зочирдмоор нь тэр Даниэлийн селфи зургийг засварлан оруулж духан дээр нь 5 ширхэг ловонгийн эможи тавьсан байв. Тайлбар нь тухтай. Өдрийн тэмдэглэлийн хэсгүүд дууслаа. Би Rabbit дээрх тэр селфи зургийг шалгаж үзсэн. Гайхалтай нь тэр одоо хүртэл устгагдаагүй байгаа. Би тийм зураг авч байснаа ч өөрөө санахгүй байгаа. Алексийг орны доороос мөлхөж гарч ирсэн хүний талаар асуухад нь би зүгээр л түүнийг худлаа ярьж гэнэ гэж бодсон. Одоо би түүнтэй дахиж холбогдохгүй байсан дээр байх гэж бодож байна. Гэсэн ийм захаа байсан. За ингээд энэ 3 түүхийг та бүгдтэй хүргэлээ. Та нарт ямар санагдж байна? Өөрсдийнхөө сэтгэлийг комент хэсэгт үлдээгээрэй. За ингээд энэ болтол түүхээ сонссон та бүгдтэй баярлалаа. Түр баяртай.